Сайн байцгаана уу? Энэхүү удаагийнхаа бичлэгээр panic attacks буюу гинтийн айдас түгшүүр сандрах гэсэн сэтгцийн эмгэгийн эмчилгээний талаар нь ярихаар шийдлээ. Урд нь тавьсан бичлэгэндээ болохоор panic attacks, agoraphobia буюу гинтийн айдас түгшүүр, орон зай айдасын тухай онцлогооныхон цензуур, шинж тэмдэг гэх мэдээллийг нь оруулсан. Энэхүү бичлэгэндээ болохоор зөвхөн эмчилгээний тухай ярих болно. Эмчилгээнийхаа мэдээллээс өмнө та бүхэнд хураангуугаар тодорхойлолтоо санацгаая. Panic attacks болохоор гинтийн айдас түгшүүр гив гинт сандрах төвдгийг хэлдэг. Agoraphobia бол орон зай нөхцлөөс айх эмгэгийг хэлдэг. Жишээлх юм бол аяллаар явлаа, хүн амьтантай уулзалтанд том уулзалтанд орлоо, эсвэл лекц тавилаа гэх юм уу. Тиймэрхүү гив гинт айхыг хэлдэг. Та бүхэн сонирхуулах маягаар ер нь бол ямар эмчилгээний аргууд байдаг вэ? Тэгээд тэрнээсээ яаж сонгодог вэ гэсэн аль мэдээлэл өгье. Өөрийн гэсэн туршлагатай хуваалцах гэх юм бол миний ажлын байран дээр үйлчлүүлэгч маань panic attacks ингээд мэдрэгдээд байна. Эсвэл agoraphobia юм уу, орон зайн айдсыг маш их мэдэрч байна гэд хүрээд ирэх юм бол би шууд тэр хүнийг сонсоод за гэд онцлогоог нь би өгч болохгүй. Заавалчгүй тэр эмнэлгийнхаа заавраар өөрсдийн гэсэн assessment буюу өөрсдийн гэсэн асуултуудыг тэр хүнд өгж тэгжээж онцлогоог нь гаргаж ирнэ. За тэгээд энэ хүн маань яг надтай уулзахдаа зорилготой ирж байгаа. Яагаад тэр зорилго нь юу вэ гэхлээр panic disorder буюу гинтийн айдас, эсвэл agoraphobia буюу орон зайн айдас тийм нөхцлөө мэдрээд байгаа болохоор тэрийг эмчилгээндээ ирж байгаа мэдж байгаа учраас тэр нь угаасаа би тэрийг нь дахиж илүү дэлгэрэнгүйгээр асуух бол миний хариуцлага. Тэгээд тэрнээс шалтгаалаад яг panic disorder буюу ADIS гэдэг энэ гинтийн айх, орон зайн айхыг зөвхөн энийг хэмждэг асуулт хариулт тэр хүндээ өгнө. Би энэхүү хэмжүүрээс 3 асуулт сонгоод энэ дэлгэсэн тавьсан байгаа. Та бүхэн хэрвээ хүсвэл энэ асуултанд хариулаад сэтгэлдээ комментэнд хуваалцаж болно. За тэгээд энэхүү уулзалтнаас шалтгаалаад энэ хүн маань panic attacks-тай, энэ гив гинтийн айдастай эмгэгтэй байна гэдгийг ойлгоод оншилж болно. Тэгээд дараа эрэхт нь бид хоёр хамт сууж агаад энэ хүнийхээ үйлчлүүлэгчийн зөвшөөрлөлтөөр treatment options буюу эмчилгээний арга барилуудыг хамтдаа сонгож болно. За тэгээд та бүхэн дэлгэцэнд харж байгаа бах биднэрт ер нь бол яг 4 үндсэн аргууд байгаа. Нэгдүгээрт бол psychoeducation буюу сэтгэл зүйн ойлголт болон наад захын мэдээлэл гэсэн үг. Энэ үндсэн 4 арга барилаас бол миний хамгийн баримталдаг нэгт эмчилгээний арга бол psychoeducation буюу сэтгэл зүйн ойлголт болон наад захын мэдээлэл. Яагтгүй л ямарваа нэгэн үйлчлүүлэгч ирээд надад тэр өвчин цуглангоо яриад ямар мэдрэмж төрж байгаа ярьж байгаа гэдэг чинь үнэхээр зөрөгтэй тий. Хоёрдугаарт тэр хүн маш их ганцаарддаг тий. Зарим хүмүүс ч ингээд би амар тэнэг хүн шиг мэдрэгдэж байна, би эсвэл галзуурч байгаа маань гэх мэтчлэн нэг тийм зөндөө олон тийм эцсэн мэдрэмжтэй ихэмжлэн бүгдээрээ ирдэг. Тийм болохоор тэр хүндээ ойлгуулад ийм өвчин байдаг, ийм эмгэг байдаг, яагаад энэ өвчин маань ингэж үүсдэг вэ гэсэн мэдээллүүдийг өгөөд хамт тэр боловсрал олгоно гэдэг чинь бас миний хариуцлага, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг хүн гэснээрээ. Үндсэн 4 арга барилаас маань 20 дахь нь гэх юм бол therapy буюу сэтгцийн эмчилгээ гэсэн үг. Энэ бол яг миний хийж байгаа ажил. Энэ маань яг яадаг вэ гэхлээр хамгийн 3-4 удаа уулзахтаа үйлчлүүлэгч маань ирээд надтай тухтаа гэдгээ бас ойлгоо. Тэгээд ингээд сэтгцэн ойлголт, наад захын мэдээлэл тэр эмгэгийнхаа тухай ойлгосныхаа дараа яг яагаад энэ эмгэгийг тусах болсон бэ? Яагаад энэ мэдрэмж гівгэн төрөх болсон бэ гэсэн бүр жоохон бахта яг иймэрхүү мэдрэмж төрдөг байсан уу гэх мэтчлэн зөндөө олон түүхийн тухай ярина гэхүүд тэр хүнийхээ амьдралын түүхийг ярина гэсэн үг. Та бүхэнд бас нэг сонирхолтой маягаар энэ нэг эмгэг туслаа гэхэд хэдэн сар сэтгцийн эмчилгээнд яваад эдгэрх вэ гэж бас та бүхэн сонирхож иж магадгүй. Миний хувьд бол яг энэ мэрэгчлэг хийдэг хүнээс хувьд бол дор хаяж 6 сар. Гэхдээ яг надад миний ажил дээр маань
над дээр 7 хоног ч юм уу эсвэл 2 хоногт нэг удаа ирээд одоо 3 жил болсон өвчтөн байгаа. Зарим үйлчлүүлэгчдүүд бол үсрээд 1 сар яваа тэгээд заагаад эдгэрч гинэ гэд ер нь бол хүн хүнээс шалтгаална. Гэхдээ миний хувьд бол сэтгцийн эмчилгээ бол одоо насан туршийн эмчилгээ одоо бид нар чинь угаасаа л амьдралынхаа туршид стресст амьдралынхаа туршид уурлан алдаа хийн өөртөө бас тэгж дуртай байх мэдрэмж төрөхгүй жисэн гэсэндээ ер нь бол терапиг сэтгцийн эмчилгээг ер нь насан туршийн л одоо аялал гэж бодож байгаа. 3 дахь эмчилгээний арга барил бол psychiatric medication буюу сэтгцийн эм орон. За жишээлбэл яг одоо надад үйлчлүүлэгч маань над дээр ирээд нэг 7 сар боллоо гэж ойлгоё тий. 7 сар болгоно 7 хоногт над дээр нэг удаа ирээд одоо сэтгцийн эмгэгийнхаа тухай яриад сэтгцийн эмгэгийнхаа одоо яаж ямар аргаар тэр сэтгцийн эмгэгийг даван тулж байгаа тухай ярьсан ч гэсэндээ одоо үнэхээр дээртэхгүй байна тий. Өөр ямарваа нэгэн арга байна уу гэд надаас асуух юм бол би за одоо сэтгцийн эм бол одоо дараагийн алхам гэсэн үг. Би одоо яг хувь хүнийхээ талаар бол би яг зарим сэтгцийн эмгээг бол үнэхээр эм хэрэгтэй, зарим сэтгцийн эмгээг бол ямар ч эмийн шаардлагагүйгээр зөвхөн тэр өвчнийхээ тухай ойлгоод өөрийгөө ойлгоод тэгж имжлэгддэг гэж би боддог. Гэхдээ одоо үйлчлүүлэгчтэй би эм уухгүй, эм уусна хэрэггүй гэсэн бас өөрийнхөө одоо тэр бодлыг бас тулгаж болохгүй болохоор тэр хүндээ одоо бүх өөрт нь бэлэн байгаа оногдох одоо тэгэж миний ажилтдаг эмнэлэг маань ингэж юу яадаг санал болгодог бүх одоо эмчилгээг би бас санал болгох ёстой гэсэн үг. Гэхдээ энэ бол ямарваа нэгэн өөр эмнэлэг эсвэл одоо өөр газраас шалтгаална. Одоо миний яг ажиллаж байгаа газар бол эм одоо бүх үйлчлүүлэгчтэй санал болгодог. Тэрнээс гадна бас терапи буюу сэтгцийн одоо ярианы эмчилгээ бас санал болгодог. За 4 үндсэн эмчилгээний маань арга барилын хамгийн сүүлийнх нь буюу homework гэрийн даалгавар маш амархан сонсогдож байгаа ч гэсэндээ энэ маань болохоор за одоо хамгийн сүүлийн эцсийн арга барил гэсэн үг. Яагтвэл хамгийн нэгдүгээрт одоо бид нэр сэтгэл зүйн ойлголтод тэр хүндээ өгсөн тий 20 дугаар сэтгэл зүйн ярианд одоо 7 хоног ч юм уу одоо 2-7 хоногт нэг ч юм уу явж байгаа. 3 дахь гэх юм бол за сэтгэл зүйн юм хэрэгжилж үзлээ. За хамгийн сүүлдийн юм бол энэ хүндээ за та яг одоо 7 хоногт нэг удаа ч юм уу 7 хоногт 2 удаа ч юм уу та яг энэ айцаа даван тулахын тулд та өөрөө яг юу хийж гин? Ямар арга барил хийж гин? Яаж одоо өөртөөгөө харилцаар ярьж ин гэх мэдчлэн яг одоо тэр өвчтнийг үйлчлүүлэгчтэйгээ өөрөө өөрт нь гэрийн даалгавар өгж байгаа байхгүй юу? Миний бодлоор бол энэ одоо арга барил ер нь бол тийм шаардагдсан зөвшөөрөгдсөн байх ёстой гэж бодож байгаа. Хувь хүн маань ингээд эмчилгээний эрэхтэй за та ингээд над дээр эмчилгээнд ирж болно. Би 7 хоногт тантай нэг удаа яриад ингээд таны таны одоо өвчин зовлон мэдрэмжүүдийг ойлгоод тантай ярилцаж болно. Хамгийн гол нь та миний энэ офисоос гараад гэртээ ганцаараа эсвэл өөртөөгөө ямар харилцан яриа ярьж яаж одоо өөрийгөө таатгаруулж байна гэсэн хамгийн чухал гэсэн үг. Цаг гаргаад миний бичлэгийг сонссонд баярлалаа. Facebook-ээс сэтгэл зүйн боловсрол гэсэн хуудасаар та бүхэн асуух асуулт сэтгэлдээ хуваалцаж болно. Заримдаа миний бичлэгүүдийн маань комментууд нь хаагдсан байна. Яагаад тэгэхээр YouTube шүү санаасаа автоматар ямарваа нэгэн эмчилгээний үг байх юм бол шууд комментуудыг маань хаачдаг юм байлаа. Тэгээд зарим комментууд хаагдсан байгаа болохоор Facebook-оор холбогдоорой. Баярлалаа.